Сайн бацхан нөхдөд өнөөдөр та бүхэндээ багш нь уран зохиолын хичээлийг өгнө. За Баугийн лав сургууль уран бүтээлтэй өнөөдөр бүгдээ танилцах нэ. Би өөрийгөө нэлээж өрөөлийг эвлэж дуусгах өнжүүлийн бүх гэлүүний хэлтэрхий хэмээн яруу найрагч маань өөрийн бие хэмээгшүүлэлтэй амьдралыг үзүүлсээр ийм сайхан уран яруу шагнаж өгсөн байна. За тавш намтартай бүгдээ танилцъя. За бодлооны техник он төгсөж 1973-аас 77 онд Зөвлөлт холбоот улсын киноны дээд сургууль уран сайхны киноны найруулагч мөрөлдөж суралцсан хүн байна. За яруу найргийн анхны төмрээ уран бүтээлээр тойруулснаас хойш 20 гаруй жилийн дараа Уянгийн тойрог нэртэйгээр хэмжүүлж ирсэн байна. За 1991 онд Америкийн нэгдсэн улсын Аризоны мужийн дэлхийн их сургуулийн утга зохиолын салбарын доктор хэмээх цолоор шагнагдж ирсэн дэлхийд данстай яруу найрагч байна. За түүний уран бүтээлүүдээс за та бүхний өмнөх ангиудад үзсэн бүтээлүүдээс тавсран бүтээлс байдаг. За цагаан тэмдэг ангир ураг ашуун өмсцэн шүлгийн ном хөвлөж тамгагүй төр чимээгүй шүн бүртчэн алтан шонхорны жүжигүүд бичсэн байд. За бүлээн урам араатан зэрэг араатан ачиг яалаадаа чи бидэн хоёр үүлгийн цэнхэр хангаа чамайг тойрон өргөлтөн эр хүнийг хайрлаж яваарай зэрэг олны дуулах туртай адууны шүлгүүдийг бас тойруулсан байх юм байна. За яруу найрагчлаад шүлэг бичдэг хүн болгоны орж өөрийгөө сорж үзэхийг хүсдэг болор цам яруу найргийн тэмцээнд маань Баугийн лавсрууга 3 удаа тэргүүн байрыг эзэлж чадсан. Бас бахархууш та түүний ямар их оюуны чадвартай яруу найрагч байдгийг харуулж чадж байгаамаа. За 1985 онд шагналж шүлгээр болор цамын эзэмлсэн. За мөн 1992 онд хил дээр бичсэн шүлгээр тэргүүн байр эзэлсэн. За мөн 1998 ижидэгэн байхад би баян байсан гэсэн шүлгээр болор цамын эзэн болж исэн байна. За Уянгийн тойрог цагаан тэмдэг яруу найргийн номоор 1990 онд төрийн шагнагдчихсэн. За 1998 онд соёлын гарыг зүтгэлтэн. За дөр засгаас түүний хөдөлмөр бүтээл авьяасыг нэмэлж 2003 онд ардын уран зохиолч хэмээх нэр хүндтэй шагналаар шагналсан байх нэ. За бүхтүүдээс анхаарлаа хандуулаарай. Монгол гэрийн тоон ямар хэлбэртэй вэ? За ямар хэлбэртэй? За багш нь зурдгийг. За та бүхэн дагуулад хараарай. За таарна тий. За тэгвэл өнөөдөр хичээлийн сэдв бол Баугийн лавсруугийн Уянгийн тойрог шүлэг. За өнөөдрийн хичээлийн зорилго Уянгийн тойрог шүлгийг ухаан уншиж утгыг ойлгон онцлогийг мэдэх. За багш шүлгийг үлгэрлэн уншиж өгье. Согч маань анхааран сонсож өөрийн мэдхийг хүссэн, утгыг ойлгохыг хүссэн ямар үг вэ гэдгийг дордорно бүгдээрээ бяцлан суулгаарай. Тооноор буусан наран дээр хормойхон торгоны хээ золгуулан учрал бэлэгдэний чин эцгийн дээлийг ойно. Өөдрөг явахыг зөгнөж өвдгөөрөн энгэр захирын төвшин. Тооны шиг дурайлан торгон мяндас наран зүй даллан үүлбэтхийн сэтгэл төвлөж үүлийн сүдийг мартахын цаг. Өрнөн үлгэж босго давн үүлгүй тэнгэрээр татуулж босно. Гэрийнхэн доод өслүүрээс дэмнэж гიშгэж авах үзэн өрнө. Хөхөөгийн чим хийхэд хүүгэн өгүүлж сэрд хийх нь миний хүү хаан байна гэж мэлтэн хөх тэнгэр дуугаан цацсан. Мадрангуй хаан аран үнсэж явдаг баруун хатвчин душаа боодгийн хох тачирнан аан гэж хүн дуугарна. Амрагхийн хөгчнэрэн чигчин чинээ хүүгийн чимээ зуурхан алран
үрээлгэдэг ижийн үйлийн шаглаа төөрнө. Миний хүү хаана байна гэж мяндас ээдэн дугаан цацсан өрхөний хоёр осор үрээр учирдаг өрлөг наран үдэд ажигддаг алтан хоймор ташаа. Аан гэж хүн дугран ангирижийн хөх эвлэн хорон чинээ үрийн хонхны дуу хэсэг налдран зүстэй турганы хээ хэрэлдэж зүүнийн зүр бүдрэн. Миний хүү хаана байна гэж мэлмийн юугаан дүрлийнхэн дуудан. Тогоотой өрөм дүүрэн саранг дуурайн загсаж хондог тоостын шар наран мэлтрийн мургадаг. Зүүн хаяа ташаа айн гэж дууранга газрын нар хүн үдээр шагаан. Гайхамшгийг үүдэрч ихийн хөхнөөс сүү аяндаа насгарна. Энхрийнхэн ялах хүний үр эхийнхээ дуунаас уяатаа бүлдэл орно. Налхар цагаан гэрээ тойрсон анхны мөрөн нар сарны тгийг газарт зорноо. За энэ хүшлээс та бүхэн утгыг тэр бүр мэдхийг хүссэн үг байгаа. Тийм учраас бүгдээрээ дараах үгсийн утгыг ухаан ойлгоё. За тооны шигшиг гэсэн үг байна. Монгол гэрийн тооны дөрвөн талаас үйсэн оосор. За ээдрэх гэдэг үг маань утас дээс зэрний ширэлтэн тайлж болохгүй бүрхийг ээдрэх гэж хэлдэг. За энэ үг нь гурван утгатай багш нь шүлэгт орсон утгаар нь авч үзсэн байгаа. За мэлмээ гэдэг маань нүдний хүндэтгэлийн нэр байх нэ. За энэ хүшүлэг Монгол ёс зашил бэлэгдлийг одоо илэрхийлж байна гэ. За монголчууд нараар цагийг баримжуулж мэддэг байх нь. За энэ юунаас уламжлалтай вэ? Нүүдлийн уламжлалтай байсан учраас одоо тэр Монгол гэрт. За Монгол гэртээ тусаж өдөр нарны тусгалаа цагийг баримжаалдаг байсан багнаа. Энэ хүн шүлэг гарч буйдаг хүү болвол яаж юм гэр зүг нараа гэрээ нар зүг томаар ингээд тойрч ингэж яхад их болвол тухайн үйл мэдхэхдээ цаг одоо хэд болж байгаа энэ хүн шүлэг мэдэж байгаа илэрхийлж гарсан гайхамшигтай тийм ээ. За шүлэг бол үнээр бүгэлтэй болвол Монголын амьдралын нэгэн цогцлоор хөрөг зургуулж чадчих. За энэ хөргийг зураач хэл та нар маань бол бүгд сайхан зурхна. Дамжиггүй энэ бол энэ шүлгийн уран яруу хэллэг энэ бүтцээс энэ хүү сайхан зүйлийг мэдрэхэд тусалж байна. За Монгол хазаан зашиг. За Монгол нэрийн бүтцтэй энэ зохиомжийг найхт уялдуулан үзүүлж чадсанаар их шүлэг маань бас сайхан ноцлогтой болж чадсан байна. За монголчууд мөн цагийг 12 жилтэйгээ уялдуулан авчихсан. За нааруулаад 12 жилтэй авч үлддэг юм бэлтгэл ёс зашиг гүн ухаан ард түмэн байх нь шүү дээ. За луу цаг буюу наран мандах үеийн цаг 7:40-с 9:40 үед байх. За энэ хоёрын хооронд хэдэн цагийн зөрөө байна? За 2 байна. За могой цаг буюу нар хөөрөх. За энэ 9:40-оос 11:40 бахнаа. За мөн 2 цагийн зөрөө. За морь цаг буюу үд тунд. Одоо монголчууд маань бүрэн найр баяр ёслол хорон найр эхлэхэд хамгийн сайн цаг хэмээн авч үздэг цаг бол 11:40-с 1:40 байна. За энэ хоёрын цагийн зөрөө маань 2 цагийн зөрөөтэй. За үд хэлбэр буюу хойн цаг 13:40-с 17:40. За 2 цагийн зөрөө. Нарад орчлох буюу бич цаг 15:40-с 17:40. За 2 цагийн зөрөө. Нарах жаргах буюу дахиад цаг 17:40-с 19:40 хооронд байх байдаг бахна. За мөн үдшийн бүрийн
буюу одоо нохой цаг 19:40-оос 21 цаг 40 минут буюу энэ хоорондоос үүдээ 2 цагийн зэрэг анзаараа. За одоо түмэх үе буюу хахаа цаг. Энэ маань 21:40-оос 23 цаг 40 минут. За шөнө буюу улаан цаг. Энэ маань 23:40-оос 1 цаг 40 минут бас 2 цагийн. За шинэ дундаас хойш буюу үхэр цаг маань 01:40-оос 03 цаг 40 минут үргэлжилдэг байна. За үүр тэмдгэрх үе цаг буюу баг цаг 03:40 минутаас 02:42 цаг. За одоо үүр цаг буюу туулаа цаг маань 05 цаг 40 минутаас 7 цаг 40 минут ингэж нарыг болоод жилдээ цаг хугацаагаа ингэж монголчууд өнөөдөр хэрэглэж амьдрал ахуйдаа хэрэгжилж ирсэн байна. За энэ хүү шүлгээс миний хүүхдүүд одоо монгол цагийн бэлэгдэл дутдаг тийм ээ. За эдгээр цагийн зайтай 12 жилдээ дүүцүүлэн авч үздэг вэ гэдгийг ойлголоо. Өнөөдөр та нар маань энэ цагийг төвгүй хийж чаддаг боллоо шүү дээ. За зохиомжийн зохиол маань эхлээл үндэс төгсгөл гэсэн 3 хэсгээс бүрдсэн. За эхлэл хэсэг. Тооноор буусан наран дээр хормоо хөвж, торгоны хий золгуулж, ижийн эцгийн дийлэн ойж байна. Ойж байх зур хүү гэрээхээ доод төслөөс гинэж ишгэж авчихж байна. За энэ бол мөн Монгол уламжлал гэж. За одоо манай Монгол хүүхдүүд маань гэрээхээ доод төслөөс дэмэж хөл даах ордог бахна. Доод төслөөс дэмэж одоо барай гэрээ нар зүг таарч хөл дэмэж ордог бахна. Энэ хүү уламжлалыг яруу найрагч маань зохиолын эхлэл хэсэгт шигтгэж өгсөн. Энэ хүү зохиолыг уран яруу болгож чадчих. За үндсэн хэсэг. За үндсэн хэсэг зохиолч маань Бадаг бүрийнхөө хий миний хүү хаана байна гэсэн асуулт тавьж харин дараагийн Бадаг бүрийн хийд нь гэсэн хүүгийн хариултыг ийм давтарч байгаа зөв дүрслийг оновчтой харж чадсан байна. За энэ хүү хэсэгт бол тэр их хэдий тэр үйл явдалтай ухаанаа зарж байгаа ч гэсэн үрдэн сэтгэл бол байн уяатай байж байгаа. Монгол их хүний тэр ариун нандин тэр сэтгэлийн тэр сайхан бүхнийг харуулж чадсан байна. За төгсгөл хэсэг. Хүн ихийнхээ дундаас уяатай хөлд орж налхар цагаан гэрээр тойрсон анхны мөртэй мөрөн нар садны тгийг хазарт зурж заагийн хүн өсөж буй дүр зургийг зохиолч маань төгсгөл хэсэгтээ харуулж чадсан байна. За энэ хүү зохиолын маань зохиомжуул ингээд үнэхээр гайхалтай. Үйлээр бол уран шаглаа. Тэр сайхан сэтгэл шингээж ойсон гэмээр үнэхээр гайхалтай зохиомжлж харуулсан байна. За шүлэгт маань хөл гарч буй хүү эцэгт нь дээл мэдхэн моёх ижи гэсэн хоёр төр тодорхойлж байна. За их хүү хоёр одоо бие биендээ хаман болж хөлд орч буй хүүгийн төрөө дамжуул эхийн дотоод сэтгэлийн нарийн чанар зөвлөшгүй сайхан хараснараа зохиолын маань онцлог илэр гарч. Миний хүү хаан байна мэлтэн хөгт ингэж дугаан цацсан мяндас эдрэн дугаан цацсан мэлби юугаа дүрлийнхэн дуудана гэж энэ эхийн гадаа төрхий тэр сэтгэлийн имзэг мэдрэх үедээ холбон үзсэн. Ерөөсөө юм үгнүүдийг уншихад л эхийн тэр дотоод мэдрэх үг мэдэрч болж. За ангир амраг гайхамшигыг үүдгч гих одоо үг болон холбоогүй дэлгэрүүлж чимэг үгийг ашигласан. Тэр ихийг уран сайхан нандин эрхэмсэг болгож чадчих. Энэ хүү чимэг үсэг ашиглав. За нар хэмээх үгийг өрлөг Бадран буй хаан тоостын шар наран хэмээн
дүрслэн үзүүлсэн. За мөн нялх балчин үе чигчин чимээхүү, хуруун чимээхүү гэж утга шилдүүлэн зүйрлэж бичсэн. Энүүгээрээ зохиолчийн ур ухааны гайхамшиг авч чадж байна. За бүгдүүд маань эртний шүлгийг ухаан уншиж уран яруугаар чэйжлээ.